Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчдээ тоонтой мотлбор танд хүрч байна. За энэ 7 хоногт Эрдэнэс 5 толгой хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал болж 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан. За Эрдэнэс 5 толгой компани хувьд 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож 27.6 сая тонн нүүрс борлуулан 1.7 тэрбум долларын орлого олж Монгол улсын төсөвт 1.6 их найд төгрөгийн татварыг төвлөрүүлж 2025 оны хувьд 1.1 их найд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. За цэвэр ашигынхаа 70%-ыг хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг байдлаар тараахаар тус компани бол шийдвэрлсэн байгаа. За нэгж хувьцааны хувьд 6555 төгрөгөөр тооцож олгох нэгж ногдол ашигаар 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн хувьд бол 63242 төгрөгийн ногдол ашиг авах юм а. За одоогоос 15 жилийн өмнөөс иргэд Эрдэнэс 5 толгойн хувьцааг эзэмшиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3.4 сая иргэн энэ компани хувьцааг эзэмшиж байна. За иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны үн цэнийг өсгөх одоо өгч байгаа ногдол ашгийг илүү өндөр болгох боломж байгаа хэдий ч урт хугацааны гэрээ байгуулж хямд үнээр нүүрсээ зархаар хийсэн гэрээнүүд нь үүнийг хязгаарлаж байгаа гэдгийг компани удирдлагын зүгээс хэлж байгаамаа. Одоо хуучин буюу ам нөхцөлтэй гэж нэрлэдэг байна. Ам нөхцөлтэй гэрээ мүү, аптек нөхцөлтэй гэрээ мүү гэдэг бол худалдааны нэр термсээс хамаарат муу сайнны асуудал ерөөсөө биш. Анхныхаа үнийг тогтохдоо муу тогтооцсон гэрээл гэж байгаа. Анхныхаа үнийг Эрдэнэс 5 толгой компани анх тэр 11 онд 12 онд гэрээ байгуулахад уурхаа нэхлээгүй уул байсан учраас тухайн үедээ жоохон мэдээгүй юм уу нэг иймэрхүү гэрээ байгуулчих. Тэр нь бүх гэрээний суур болоод тээврийн зардал нь нүүрснээсээ үнэтэй болоод тухайн одоо хамгийн оргил байх цаг үеийг монголчууд Эрдэнэс 5 толгой хүртэж чадаагүй юм билээ. Хямдхан гэрээний нөхцөлтэй нүүрс их хэмжээгээр орох тусмаа бид өөрийнхөө үнийг унгааж байгаа. Бид өөрийнхөө үнийг унгааж байгаа. Монголын экспортын хамгийн сайн нүүрснүүд 5 толгойн бүлэг ордоос гарч байна. Нарийн сухатынхын дандаа 3.1, ханг мандлынхын эсэлцэн эрчим хүчний нүүрснүүд. Гэтэл бид Монгол улс нүүрсний бодлогоогоос хамаарат хамгийн сайн нүүрсээ таарахын үнээр гэрээ байгуулад ам хүчиг аваад олон жилийн урт хугацаатай гэрээ байгуулсан. Бүгд найрамдах Хятад ард улсын үйл хөдлөх хөрөнгийн салбарын зогсонго байдал, олон улсын харилцааны тодорхойгүй байдал, Хятад Америкийн худалдааны дайны нөлөөгөөр 2025 оны эхний хагас жилд нүүрсний үн өмнөх оны мөн үеэс 44%-аар буурсан ч 3 дугаар улирлаас Хятадын нүүрсний дотоод нийлүүлэлт буурсан нь манай улсын нүүрсний экспортод эергээр нөлөөлсөн. Эрдэнэс 5 толгой компани борлуулж байгаа нүүрсний үн олон янз. Компани экспортлж байгаа нүүрсний үн бүгд найрамдах Хятад ард улсын ганц мод бомтын зах зээлийн үнэтэй тодорхой хэмжээгээр хамааралтай бөгөөд 2025 оны эхний улиралд тус бомтод 1 тонн нүүрс $123 байсан бол 20 дугаар улиралд $108, 3 дугаар улиралд $129, 4 дугаар улиралд $151 хүрчээ. Харин Эрдэнэс 5 толгой компани урт хугацаат болон офтек гэрээнүүдийн нүүрсний үн ганц мод бомтын үнээс $50-90 хямд. Эдгээр гэрээний үн нүүрсний үнийг олон улсын 5 индексийн хөдөлгөөний дагуу улирал тутамд өөрчлөгддөг. Уурхайн ам нөхцөлтэй урт хугацаат болон офтек гэрээний нүүрсний үн өнгөрсөн онд $50-70 хооронд байжээ. Үүнээс гадна Монголын хөрөнгийн биржээр 2025 онд 2.9 их найд төгрөгийн арилжаа хийхдээ DAP ганц мод нөхцөлтэй коксжих нүүрсийг тонн тутмыг $94.3, 3.1 коксжих нүүрсийг $67.4-өөс $72.4, эрчим хүчний нүүрсийг $34.9-өөс $35.1 борлуулжээ. За Эрдэнэс 5 толгой компани 2025 оны тайлангаас харахад урт хугацаат болон офтек гэрээнүүдийн тонн нүүрсний үн
ганц бонтын үнээс 50-аас 90 доллараар хямд байгаа бол за биржийн үнэтэй харьцуулаад үзэхэд 20-оос 30 долларын хямд байгаа юм а. За 1 тонн нүүрсний үнийг одоо энэ зөрүүг нь 20-30 сая тонн нүүрсээр тооцоод үзвэл жилдээ хэдийн хэмжээний одоо боломжоо Монгол улс алдаж байгаа гэдэг нь тодорхой харагдана. За хамгийн сайн чанарын нүүрстэй 5 толгой одоо бүлэг ордынхоо нүүрсийг яагаад урт хугацаагаар гэрээ байгуулж хямдаар зарах болсон бэ? За үүнийг хараад үзвэл үүний эхлэл нь Чалкогийн гэрээ байсан юм а. За 2012 оны сонгуулийн өмнө тухайн үеийн хамтарсан засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Батболд за тухайн үеийн сангийн сайд Баярцогт уулуурхайн сайдаар ажиллаж байсан зоригт нар одоо Чалко компаниас Эрдэнэс 5 толгой компани нэрээр 350 сая долларын урьдчилгаа авч за иргэн бүрт 1.5 сая төгрөг за хүүхдүүдэд 21 мянган төгрөгийг одоо олгосон байдаг юм а. Чалкотой хийсэн гэрээ бол мөнгийг урьдчилж аваад итцсэн байхгүй Монгол улс. Итцсэн шүү дээ. Яг нэгсэндээ нөгөө сонгуулийн зорилгоор иргэдтэй тараагаад хувац. Тэгээ нийлж байгаа бүгд итцсэн. Энд чинь арай өөр байгааз. Өөрөөр хэлбэл урьдчилж мөнгийг бөөн авна гэдэг чинь бас нэг хямдрах нөхцөл мөн үү? Мөн шүү дээ, тий? Ягаад гэвэл эн чинь нөгөө бөөний бараа чинь арай хямд байдаг энэ төрлийн зарчмууд байна шүү дээ. Энэ бол нэг юм. Түүнээс хойш бол тэгтэл тэр буруу л да. Ингэж бол байхгүй да. Тэг ялангуяа энэ янз бүрийн популист амлалт өгчгөө тэр популист амлалтанда хүрэхийн тулд Монгол улсын баялагийг ингэж үнгүүдүүлж зарж тэгээд одоо нийгмийн халамжийг ингэж дэвэргэдэг нь буруу. Монгол улсын стратегийн орд 5 толгойгоос анхудаа урт хугацааны оптик нөхцлөөр нүүрс экспортлох гэрээг 2011 оны 7 дугаар сарын 26-нд Эрдэнэс 5 толгой компани Бүгд найрамд Хятад ард улсын төрийн өмчөд Chalco Trading Hong Kong компанитай гэрээ байгуулахдаа нүүрсний үнийг тоныг нь 70 ам доллараар тогтсон байдаг. 2011 онд олон улсын зах зээл дээр коксжих нүүрсний үн дунджаар 122-оос 125 доллар, нүүрсний экспортын дундаж үн 106.7 доллар байхад энэ үнээс даруй 30 гаруй хувиар хямдаар нүүрс нийлүүлэхээр тохирсон. Үнээс гадна урьдчилгаанд авсан 350 сая ам долларт 3.7% хүү тооцох хамгийн сайн чанарын нүүрсийг буюу зүүн цанхийн 4-р давхаргын хамгийн чанартай коксжих нүүрсийг нийлүүлэх нөхцөлч гэрээнд тусгацсан. Алтан хуйгийн засгийн газрын үед Чалкогийн гэрээг цуслах асуудал яригдж, Чалко компанич түр хугацаанд нүүрсний худалдаа авалтаа зогсоож байсан ч 2013-аас 2015 онд нүүрсний үн огцом унснаас Эрдэнэс 5 толгой олборлолтын өртгөөс доогуур үнээр нүүрсээ борлуулахад хүргэсэн. 2017 онд Чалкогоос авсан 350 сая ам долларын урьдчилгаа болон хүүгийн өрийг төлж дууссан ч 2022 оны 4-р сарын 1-нд яг анхны нөхцлөөр гэрээг дахин сунгаж 305.8 сая долларын урьдчилгааг авч 2021-ээс 2022 онд зарцуулсан. 2027 оны 4-р сарын 1 хүртэл 5 жил сонгогдсон Чалкогийн гэрээ өнөөдөр ч хэрэгжиж байна. Худалдаа өгч оронтой гэрээ хэлцлээс сайжруулах асуудал байна. Өнгөрсөн жилүүдэд энэ дээр бид маш их алдаатай гэрээс нь одоо өнөөдөр ч гэсэн тодорхойлж байна. Оптик гэрээ ингээд маш бага үн ханшаар гэрээ урт хугацааны гэрээч. Тэгэхээр энэ асуудлаар манай эдийн засгийн одоо гадаад худалдааны тухай хуулийг санаач тавьж байгаа маш зүг байна. Тэгэхээр энэ хуулинд заавал дотоодын худалдаа гэж холихгүйгээр зөвхөн гадаад худалдаагаа зохицуулах хууль хийгээд энэ хуулийн дээр энэ маргаан дагуулад байгаа нүүрсний түүхийдийн гэрээ байгуулах асуудлаа маш сайн хууль эрх зүйн маш тодорхой болгох хэрэгтэй. Хин тэр гэрээг хийх ёстой те. Гэрээ байгуулах эрх бүхий этгээд тийм хамгийн гол. Өнгөрсөн жилүүдэд бидний гаргасан алдаач одоо бараг уулуурхан бас өөр сайд давхиж очиод гэрээ хийждэг те. Тэр нь одоо хүлээн зөвшөөрөгддөг. Тэгээд одоо их хэмжээний хөнгөлөлтийн үнээр гэрээ байгуулсан асуудал иргэдэд байна шүү дээ. Тэгэхээр энэ хууль эрх зүй зохицуулах хэрэгтэй байхгүй. Одоо олон улсын төвшөнд бол бараг байхгүй шүү дээ. Бид нар одоо маш их хямдралтай бай дисконт тоноор гэрээ хийгдэж шүү дээ. Тэгэхээр энэ хууль эрх зүйд ямар нөхцөл төр хөнгөлөлтийн үн гэдгийг хэрэглэх үү гэдэг хэлэхгүй бол зөвхөн бараг улс төрийн шийдлээр шахуу те. Богино хугацааны 4 жилийн дотор асар их ажиллая чи гэдэг юм хөөргсөн сэтгэлээрээ давхиж очиод бид нар маш их хямд үнэтэй урт хугацааны гэрээгээд үнэндээ Монгол улсын нөгөө боломжтой экспорт хаалга бид нар өөрсдөө алдах зүйл хийж байгаа.
За 2011 оноос хойш 15 жил үргэлжилж байгаа Чалко гэрээний хүрээнд 650 гаруй сая долларыг Монгол улс авсан хэдий ч за томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад биш за улс төрчдийн популист амлалт халамж байдлаар үрэн таран хийжээ. За харамсалтай нь энэ нэрлсэн дүнгээр зогсохгүй Чалко гэрээний сөрөг нөлөө өнөөдөр ч үргэлжилж байна. За тодруулах юм бол Монголын одоо нүүрсний салбарт урьдчилан борлуулах томоохон гэрээнүүдэд одоо үн тогтох жишг нь бол Чалкогийн гэрээгээр одоо явдаг болсон байна. За Чалкогоос гадна Хятадын одоо нэр бүхий томоохон 3 худалдан авагчаас тус бүр 100 сая долларын урьдчилгааг засгийн газар одоо авсан бөгөөд за үүний хариуд мөн л Чалко гэрээний жишг үнд суурилсан одоо үнээр нүүрсээ борлуулах урт хугацааны гэрээг бол байгуулсан нь өнөөдөр ч хэрэгжиж байгаа юм а. За эдгээр гэрээнүүд Эрдэнэс 5-7 одоо нүүрсний экспортод томоохон жин дарж байгааг тоон үзүүлэлт харуулж байна. За тодруулах юм бол 2011-ээс 2025 онд Эрдэнэс 5-7 компани 162.5 сая тонн нүүрс олборлон борлуулснаас за 50 гаруй хувийг нь Хятадын Чалко болон Norinco, E-Commodities, за Jaya зэрэг компаниудтай байгуулсан офтек гэрээний том үнийн дүнтэй олон сая тонн нүүрсний гэрээнүүд эзэлж байгаа юм а. За эдгээр гэрээний үн Чалкогийн гэрээг жишгэлэн тогтоосон бөгөөд за бүгд уурхай ам нөхцлөөр нийлүүлэгдэж байна. Тэгвэл төрийн эмчийн оролцоотой компаниуд гэрээг ямар эрх зүйн үндсэн дээр хийх ёстой, ямар нөхцлөөр те. За офтек гэдэг бол бид нар урьдчилаад тодорхой хэсгийг урьдчилж аваад өнөөдөр зарах байдлыг ирээж шít. Тэгэхээр энэ өнөөдөртөө нөгөө орж байгаа орлогын сайхан боловч эрхчлүүлүүдэд энэ бол өндөр үн байж чадахгүй урьдчилгаа авчиж байгаа учраас жишээлбэл Оросын холбооноос одоо газа борлуулахдаа нөгөө их хэмжээгээр борлуулахын тулд урьдчилгаа нөхцөлдөөр ийм гэрээ хийж шít. Урьдчилалт төлбөр нэг. Тэгэхээр манай нөхцөлд бол энэс өөр нөхцөл болоос бид нар аль болохоор тогтвортой жиг дүнээр явах гэж сонирхох хэрэгтэй шүү дээ. Тэ? Жиг буурахгүй байна. Тэгэхээр офтек гэрээний сул тал нь бид нар үнийг маш ихээр унгаж байна. Тэгээ хоёрдугаар бид нар энэ гэрээ их нөхцөл дээр нөгөө түүхийдээ арилжааны арга зүй гэдэг зүйлдэг commodity trading гэдэг арга зүй байхгүй. Энэ суралцааг үүсэлээд бид нар худалдаа авах талдаа ямар ч үнээр хамаагүй өгье гэдэгт ийм байр суурьтай сууж шүү дээ. 100 ч байсан хүчлүүдийг 60 ч байсан хүчлүүдийг тэ. Тэгэхээр эн чинь худалдааны бодлого байхгүй харагдаад байна шүү дээ. За өнгөрсөн хугацаанд нүүрсний гэрээг урт хугацааны болон офтек гэсэн хоёр янзаар хийж иржээ. За үе үеийн засгийн газар Эрдэнэс 5-7 компанийг касын машин болгож мөнгө хэрэгтэй үедээ Эрдэнэс 5-7 компани нэрээр урьдчилгаа төлбөр одоо авах замаар нүүрсийг борлуулах урт хугацааны гэрээг хийсэн бол за нөгөө талд томоохон төслийг хэрэгжүүлэхдээ офтек буюу за мөнгөөр биш нүүрсээр төлбөр төлөх гэрээг хийх болсон байна. За тухайлах юм бол 5-7 гашуун сухайд чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд эхэлсэн бөгөөд за тухайн төслийн гүйцэтгэгч Bod International компанитай одоо бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авалт за барилгын ажил гүйцэтгэх гэрээг $1 тэрбум байгуулсан байдаг юм а. За ингэхдээ бэлэн мөнгөөр 110 сая долларын урьдчилгааг одоо төлсөн бол 895.6 сая долларыг нь за нүүрсийг тогтоосон хуваарийн дагуу Хятадын бусад томоохон худалдан авагч нартай одоо адил индексжүүлсэн үнээр нийлүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. За үүнээс гадна 2022 онд Эрдэнэс 5-7 компани нүүрсээр санхүүжүүлэх бүтэцтэй 2 гэрээг Хятадын Norinco International компанитай байгуулсан байдаг юм а. Бүгд найрамдах Хятад ард улсын ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч China North Industries гэх компани дэлхийд дахна Norinco Group нэрээрээ танигдсан. Зэвсэг үйлдвэрлэж бүгд найрамдах Хятад ард улс болон олон улсад худалдаалдаг. Зэвсгийн үйлдвэрлэлийн санхүүжилтээр олон улсад зам, гүүр, уул уурхай, төмөр зам, барилгын төсөл хэрэгжүүлдэг. Тус компани манай улсын нүүрсний салбарын гол тоглогч. Охин компаниудаараа дамжуулан Эрдэнэс 5-7 компанитай 2022 онд нүүрс баяжуулах үйлдвэр болон газрын тосны хоолойн төслийн офтек гэрээ байгуулсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гэрээ нь 2022 оны 4-р сарын 19-ний өдөр байгуулагдсан бөгөөд нийт 955.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэйгээс 812.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 2.5 сая тонн нүүрс нийлүүлэх нөхцөлтэй. Гэрээ байгуулагдах үед нүүрсний 1 тонны үн
$113.5 $1 байсан боловч бодит гүйцэтгэлийн явцад нүүрсний үн тогтмол буурч байна. Нийт гүйцэтгэлээр $172.6 сая $1 үнийн дүн бүхий 2 сая тонн нүүрс нийлүүлэгдэж 1 тонны дундаж үн $83.2 орчим байгаа нь анхны төлөвлөсөн үнээс буурчээ. Мөн нийт санхүүжилтийн 44% буюу ойролцоогоор 418 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр санхүүжүүлсэн анх гэрээнд тусгагдсан нүүрсээр төлбөр хийх үндсэн зарчмаас тодорхой хэмжээнд хазайсан байж болзошгүй харагдаж байна. Мөн тус компанитай байгуулсан газрын тосны хоолойн төслийн хүрээнд нийт $388 сая $1 үнийн дүнтэй 3.4 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дундаж үн $114.14 тонн байхаар тооцсон боловч гүйцэтгэлийн явцад $258.8 сая $1 үн бүхий 3.4 сая тонн нүүрс нийлүүлэгдэж 1 тонны дундаж үн $7694 болсон мөн адил үнийн бууралтаас шалтгаалan анхны тооцооллоос мэдэгдэхүйц зөрүүтэй байна. За нүүрс баяжуулах үйлдвэр газрын тосны хоолойн төслийн гэрээнд Эрдэнэс 5 компани хэрвээ үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх заалтыг бол оруулсан байдаг. Харин уг зөрчлийг худалдан авагч Glory болон гүйцэтгэгч Norinco эсвэл 3 дахь этгээд буюу худалдан авагчийн сонгон томилсон тээвэрлэгчийн буруугаас үүдэлтэй бол хамаарахгүй гэсэн заалт нь эрсдлийн хуваарлт тэнцвэргүй байгааг харуулж байна. За үүнээс гадна гэрээнд экспортын нүүрсний 50-аас доошгүй хувийг мандал бонтоор гаргах. За мөн Glory Town Holdings Limited цорын ганц худалдан авагчаар тогтоосон нь энэ гэрээнд цэвэр арилжааны бус бодлогын болон зохицуултын шинжтэй нөхцөл агуулгадж байгааг харуулж байгаа юм а. За мөн нүүрсний үн өндөр байсан үед ажилтны хэмжээг харьцангуй бууруулж үн буурсан үед ажилтныг нэмэгдүүлж байсан нь дараах графикаас та бүхэнд тодорхой харагдж байна. За энэ нь гэрээний дагуу нийлүүлэх хэмжээ болоод санхүүжилтийн хуваар тогтмол байхаар төлөвлөгдсөн боловч бодит байдал дээрээ гүйцэтгэл нь зах зээлийн үнийг хэлбэлзэлд нийцүүлэн ажилтныг өөрчилж ирсэн байгааг харуулж байгааг ихчлэн гэрээний зөрчилтэй талууд олон байгаамаа. За тэгвэл борлуулж байсан үн гэрээнүүдэд юу нь ямар байдлаар туссан бэ гэдгийг танд харуулъя. За Эрдэнэс 5 компани нүүрс болвол уурхайн амны үн болоод хөлийн үн мөн биржийн үн гэх мэт өгтөг зардлаасаа хамаарат өөр байдаг. За тэгвэл урт хугацааны болон офтек гэрээний худалдсан нүүрсний үнийн зөрүү ямар байсныг 2021 оны 3 дугаар улирлын жишг үнээр харах юм бол Хятадын Chalco компанид хамгийн хямдаар тооцож олгосон нь харагдаж байгаа юм а. Монголын нүүрсний энэ том гэрээнүүд чинь дандаа буруу явж ирлээ. Нүүрсний хулгай гэдэг имийг бол аж ахуйн нэгжүүд, тээвэрчид биш төрийн эрх мэдэлтэй хүмүүс хийдэг юм а. Төрийн өмчийн компаниудын хийж байгаа гэрээ хэлцээр дандаа нүүрсний үнийг унгаасан, хувийн хвшлийн үнээс доогуур аваачиж аршин татсан, урьдчилж мөнгө аваад өрн татцээдэг улс төрчлийн томилгоогоор захирлын томилогддог юм байж ирлээ. Одоо цаашдаа Эрдэнэс 5 толгоогоос гаргаж байгаа нүүрсний талаас багыг тийм том гэрээгээр тэр нь офтек байна уу буюу ямар нэг юм бариулчид оронд нүүрсээр төлөх эсвэл уурхайн амаар ам нөхцлөөр том гэрээ байгуулах талаас ихгүйг нь тийм байгээ. Талаас илүү нь биржээр худалдаг ээ. Тэгэхгүй бол бид нөр өөрсдөө нүүрснийг хунгаагаад байна. За 2024 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хооронд гашуун сухайд ганц бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолыг баталсан байдаг. За энэ тогтоолд Монгол Хятадын хилийн гашуун сухайд ганц бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт болоод нүүрс худалдан авах урт хугацааны гэрээг за мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх 3 үндсэн асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтд нь шийдвэрлэхээр бол тусгасан байдаг юм а. За энэ гэрээний хүрээнд нүүрсийг ямар үнээр тогтоох вэ гэдгийг Эрдэнэс 5 компани урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишг болгож гэрээний хугацааг хилэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 жилээр тогтоох. За нүүрсний хэмжээг 2025-аас 2029 онд нийт 27 сая
сая тонн. За 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх зэрэг заалтуудыг тусгасан байдаг. За 15 жилийн өмнөх Чалкогийн гэрээний жишээг үн тогтох асуудал өнөөдөр харьбины гэрээнд ч туссан байгааг та харж байна. За нууцад хамаарах харьбины гэрээний асуудлаар улсын хурлын хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг улсын хурлын 40 гишүүн санаачилсан хэдий ч парламентын босгыг давж чадаагүй. Мэдээж түр хороогоо дахиад санаачлаад гарын үсэг зуруулаад явуулна. Гэхдээ хоёрдугаарх нэг гол санаа зовж байгаа зүйл бол яг энэ мэтчлэн ингээд хулгай луураа олонхоор төрий бариад шалгуулахгүй хянуулахгүй байх юм биш үсттэй гэдэг айдас төрж штэ. Ямар ч өшөө олон хулгай гарахын тэрийгэ яаж ч эднэр хамсаатан болцсон байд юм уу яад ингээд нуун дарагдуулахыг мэдэхгүй байгаа учраас магадгүй улсын хурлын хяналтын тухай хуулинд өөрчлөлт оруулах ёстой ч юм уу. Одоо бол 4-1-ээс доошгүй гишүүд гарын үсэг зурснаар түр хороо байгуулах энэ асуудлыг улсын хурлаа хилцчээ шийдвэрлэж штэ. Атал харамсалтай нь хилцсэний ар дээр дэмжихгүй, шалгуулахгүй, нууна гэд ингээд конот дараад ах юм бол энэ улсын хурлын хоёр үндсэн чиг үүргийн нэг болох хяналт шалгалт хийх гэдэг энэ чиг үүрэг хэрэгжихгүй болох нэ. За ухаах удаг харьбиныг их тодтголтой нүүрсний гэрээг хянан шалгах түр ороо байгуулах санаачлага парламентын босгыг давж чадаагүй унсан хэдий ч харьбины гэрээг хянан шалгах түр хороог байгуулах асуудлаа дахин эхлүүлнэ гэдгээ гишүүний зүгээс хэлж байгаа юм а. За харьбины асуудлаас гадна 5-7 гашуун сухай чиглэлийн төмөр замын төслийн гэрээг шалгах түр хороо байгуулах санаачлагыг ч гишүүд гаргаж гарын үсэг зурулж эхлээд байгаа. За 1-2 гэрээг онцлохгүйгээр ер нь өнгөрсөн хугацаанд байгуулсан урт хугацааны болоод офтек гэрээний мэдээллийг ил тод болгож эргэлзээг арилгах шаардлагатай гэж улсын хурлын зарим гишүүд үзэж байгаа юм а. За нөгөө талаар улс төржилтөөр өдөөгдсөн нүүрсний сонсголын асуудлаас илүүтэйгээр өнөөдөр иргэд аж ахуй нэгжүүдэд илүү чухал хүлээгдэж байгаа хуулиудаа хэлэлцэх нь чухал байгаа гэдэг байр суурийг зарим гишүүний зүгээс илэрхийлж байна. Нэг сонсгол зохион байгуулах гэхээр нөгөө талаас нь ч юм уу сонсголын бас төсөл гаргаж ирээд хилцээгээд явдаг. Тэгэхээр энэ дээр бол хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгт бид нар нүүрсээ нэг талдаа байгалийн баялаг болох гол экспортлж байгаа нүүрсээ уршаагаа экспортлж байгаа хэдтээ ингээд эдийн засгийн хувьд ингээд экспорт хийгээд орлогоо бүрдүүлээд явж байгаа. Тэгэхээр мэдээж энэ хоёр улсын хооронд байгуулсан, засгийн газрын хооронд байгуулсан гэрээ нөхцөл байж байгаа. Энийгээ бид нар ямар хэмжээний асуудлууд, ямар хэлбэрээр ярих юм гэдгээ бас бодолцож хийх хэрэгтэй. Нөгөө талд эргэлзээ тэнэгэлзээ төрүүлж байгаа асуудлууд бол боломжтой хэмжээнд нь яриад явах хэрэгтэй. Улс төрчсөн байдлаар ашиглагдаад байна гэж энэ нүүрстэй холбоотой сонсголын санаачлагуудыг тэгж бодож байгаа. Тийм учраас энэ уул уурхайн салбар дээр ер нь сонсголыг хийж ханлаа. Ямар нэгэн байдлаар мэдээллийг нь бол яг нарийн мэргэжлийн инженерүүд нь тайлбарлаад явуучих юм бол илүү үнэн зөв бодтой байх болов. Тийм учраас уул уурхайн салбартай холбоотой ямар нэгэн байдлаар хэрвээ асуудал байвал улсын их хурлаас хянан шалгаал сонсгол хийгээл ингэж байхын оронд засаг руу чиглэл өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Далд байгаа мэдээллүүдийг ил тод болгоод үнэн зөвийг нь тунгаагаад нийгэмд юу гэдгийг асуудлууд дээр бол цэг тавих зайлшгүй шаардлага байна. Ингэж магадгүй хамгийн ихний тэр иргэдийн төрд итгэл байхгүй болсон, итгэлийн хямрал үүссэн асуудал дээр бид нараас цэг тавих зайлшгүй шаардлага байна. Миний хувьд бол байр суурь бүгдийг шалгах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэ харьбинийг шалгах хэрэгтэй, тэр өмнөх офтек гэрээнүүдийг шалгах хэрэгтэй. Ерөөсө шалгах шаардлагатай юу л вэ? Бүгдийг шалгах гэж байгаа шүү дээ. Энэ харьбины гэрээч ерөөсө хэрэгжээд нэхэн жил болж байна. Аль нь илүү ач холбогдолтой байна вэ? Тэ? Өчтөө яаж ч бодсон бид нар цаашид ирээдүйд 15 жил, 16 жил энэ борлуулах гэж байгаа энэ гэрээгээ өтөр түргэн хянаж шалгаад, өтөр түргэн нөхцөлийг нь сайжруулж, үнийг нь нэмбэл энэ олон нийтэд ард түмэнд хэрэгтэй байгаа атал. Энийг нь болохоор явуулахгүй, шалгахгүй гэж унгаачаад тэгээд тэр өнгөрсөн хэрэгжээд ихэнх нь гэж би ойлгож байгаа. Дууссан гэрээг шалгая гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл логика гэдэг шиг те.
За Монгол улсын нүүрсний экспортын 40%-ийг дангаар бүрдүүлдэг Эрдэнэс 5-7 компани нь нүүрсний хамгийн том тоглогч юм а. За өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус компанийн хувьд одоо нэр дээрээ байгуулагдсан нууцад байсан нүүрсний гэрээнүүдийг одоо эхнээс нь бол засгийн газрууд үе шаттайгаар ил болгож байна. За гэхдээ бүгдийг нь биш. Ялангуяа сүүлийн 15 жилийн хугацаанд нууц байгаа Чалкогийн гэрээнээс эхлээд за улсын хурлын зарим гишүүдийн хувьд Монголд одоо ашиггүй гэж онцлоод байгаа Харбины цогц гэрээг хүртэл ил болгох хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм а. За хардлах дагуулсан нүүрсний гэрээг анхнаас нь нууцлдаггүй. Хямд үнэтэй одоо алдагдaltaй нөхцөлтөөгөр хин дуртай нь хүссэн үедээ хийдэг байдлыг өөрчилж за эрх зүйн орчныг өөрчлөх нь хамгийн чухал байна. За үзэгч та бүхэнд Эрдэнэс 5-7 компани өнгөрсөн хугацаанд одоо байгуулсан урт хугацааны болоод офтек гэрээний талаарх мэдээллийг энэ удаад тоомлог хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.